За та бүхний өнөөдрийн амгалан ялдгая. Намайг Лимагдаг Бэлтгэл эрүүл мэндийн байгууллагын орчин болон хөдөлмөрийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэрэгчлэлтэн байна. Ингээд та бүхэнд юуны өмнө Бэлтгэл эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч доктор Сергей Георгицагийн мэндчлэгийг дэвшүүлэхийн албанд Сергей Георгица өнөөдөр халдвар тус өвчний санхүүжилтийн асуудлаар бас нэг үндэсний зөвлөгөөнд оролцож тэнд үг хэлж байгаа учраас өнөөдрийн уулзалт ажиллагаанд хүрэлцэн ирж амжаагүй ингээд та бүхнээс хөгжил үзснийг бас уламжлая. Ингээд өнөөдрийн байгаль орчны чиглэлээр хийж байгаа цуврал уулзалтыг зохион байгуулж байгаа Монгол улс дахь Франц элчин сайдын яамны хамт олноос эрүүл мэндийн байгууллагаас энэ санхүүжилтээ хийгдэж байгаа болон ер нь бас ариун цэврийн байгууламжийг сайжруулах чиглэлээр өнөөгийн Монголын нөхцөл байдал одоо та холбоотой ямар үйл ажиллагаанууд байна вэ гэдэг талаар санал бодлоо солилцооч гэж хүсэлт гаргасны дагуу эрүүл мэндийн байгууллагаас санхүүжүүлэн одоо хийж байгаа зарим үйл ажиллагааг та бүхэнтэй хуваалцах гэж энд ирсэн. Ингээд ийм боломжийг олгосон Франц элчин сайдын яамны хамт олон болон Цэнгэг ус байгаль хамгаалах төвийн одоо энэ зохион байгуулагчдаас талархал илэрхийлэхийг хүсэж байна. Тэгээд би өөрөө монголоор ярьж учраас слайда бусад энд оролцож байгаа манай элчин сайдын яамныхан, Чех элчин сайдын яамныхан байна. Бусад одоо гадны төлөөлөгчдөө зориулаад слайд бол англиар бичсэн байгаа. Тэгээд зарим мэдээллийг та бүхэнтэй хуваалцъя. За тэгэхээр би энэ дээр үндсэндээ 3 чиглэлээр ярина. Ер нь бол ус ариун цэврийн байгууламж ВОЖ гэж яваад байгаа. Та бүхэн бүгдээрээ мэргэжлээс одоо учраас мэдж байгаа. Энэ дээр ялангуяа эрүүл мэндийн байгууллага цуурлаад бид нар энэ дээр ямар үндсэн одоо тийм ээ тулгамдж байгаа асуудлууд байгаа юм бэ? Тэгээ үүнийг сайжруулах чиглэлээр эрүүл мэндийн байгууллагаас ямар ажлууд хийгдэж байгаа. Мэдээж эрүүл мэндийн байгууллага өөрөө technical agency тийм учраас хүн мэрэгжил тийм ээ арга зүйн тусалцаа голдуу үзүүлж яадаг. Ингээд бусад донор байгууллагуудыг энэ түншлэлдээ татан оролцуулах засгийн газрын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих энэ чиглэлээр ажиллаж байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр хийгдсэн ажлуудыг бол танилцуулах юм байгаа. Тэгээ ер нь цаашдаа бид нар бас энэ дээр ямар чиглэлээр хамтарч болох вэ гэдэг зүйлийг бол товчхон та бүхэнтэй санаа бодлоо хуваалцах юм аа. За та бүхэн мэдж байгаа дэлхий дээр бид нар тийм ээ одоо аюулгүй зохион байгуулагдаж байгаа хамтны ус, аюулгүй зохион байгуулагдаж байгаа ариун цэврийн байгууламжаар хангагдсан хүн амын эзлэх хувь хэд байх вэ гэдэг энэ шалгуур үзүүлэлтээр доктортой хөгжлийн одоо зорилтуудад яаж хүрч ийнө гэдгийг 2030 он хүртэл тодорхой үе шатаагаар зорилт тавиад хэрэгжүүлэх гэж байгаа. За тэгэхээр одоогийн байдлаар дэлхий дээрх одоо тийм ээ хүн амын ас 2.1 тэрбум хүн ам бол энэ ямар нэгэн байдлаар аюулгүй найдвартай умдны усаар гэрийн нөхцөлд хангагдаж чадахгүй байна гэж үзэж байгаа. За түрүүн манай Франц элчин сайдын яамны хүн хэлсэн дэлхий дээр 4.5 тэрбум хүн бол одоо яг өөрсдийнхөө гэрт аюулгүй зохион байгуулагдсан тийм ээ одоо бохирыг аюулгүйгээр зайлуулж байгаа ийм ариун цэврийн байгууламжаар хангагдаж чадахгүй байна. Дэлхий дээр одоо бас тийм ээ баггүй хүн ам одоо хүртэл ил зузгаа бийцэх энэ үйл ажиллагаатай байна гэдгийг энэ дээр онцлсан байгаа. Тэгэхээр энэ дээр хамгийн гол нь бид нар эрүүл мэндийн талаас нь аваад үзэх юм бол жил бүр 842 мянган хүн ялангуяа хөгжиж байгаа болон одоо тийм ээ дунд орлоготой улс орнуудад ямар нэгэн байдлаар ус ариун цэврийн байгууламж эрүүл ахуйн одоо энэ үйл ажиллагаатай холбоотойгоор нас орж байна. За энэ бол ялангуяа одоо тийм ээ энэ суулгалт өвчний одоо дотор эзэлж байгаа хувь нь 58 орчим хувь нь бол ерөөсөө энэ ариун цэврийн тийм ээ тохиромжтой сангамж ариун цэврийн байгууламжийн хамт байхгүй холбоотой үүсэж байна гэдгийг гаргаад ирсэн байгаа. За үүнээс бид нар ариун цэврийн байгууламжтай холбоод үзэх юм бол жил болгон 280 мянган хүн бол энэ ариун цэврийн байгууламж дээр хангагдаж чадаагүйтэй холбоотой нас орж байна гэж үзсэн байгаа. Тэгэхээр одоо дэлхийд дахиндаа та бүхэн мэдж байгаа бидний 6 дугаар доктортой хөгжлийн зорилт буюу 6-гийн 1-1, 6-гийн 1-2 бол одоо хуучин бид нар сайжруулсан гэж ярьж байсан бол одоо бол яг аюулгүй зохион байгуулагдж байгаа safely managed гэж ярьж байгаа. Аюулгүй зохион байгуулагдж байгаа умдны усаар хангагдж байгаа хүн амын хувь аюулгүй тийм ээ зохион байгуулагдж байгаа одоо найдвартай аюулгүй аргаар бохирыг зайлуулж байгаа ийм ариун цэврийн байгууламжаар хангагдсан хүн амын эзлэх хуваар шалгуур үзүүлэлтүүд өмнө гарч байгаа. Тэгэхээр энэ тохиолдолд бол одоо мянганы хөгжлийн зорилтоос арай өөр үзүүлэлтүүд болж ирж байгаа. Энэ дээр илүү нарийн болж ирж байгаа учраас энэ дээр бол бас дүгнэх шалгууруудад ялгаатай байдлууд гарч байгаа гэдгийг та бүхэн мэдж байгаа. За яагаад Монгол улсад өнөөдөр ус ариун цэврийн байгууламжийг бид нар онцлох гэдэг нь бол нэгдүгээр бид нар эрсдэл уур амьсгалтай, өргөн удам нутагтай тийм ээ. За тэгээд дээрэс нь яг үгүй 1 км² бод дөнгөж 2 хүн нуугдж байгаа дундаж байдлаараа ийм газарт дэд бүтцийн хөгжил маань ямар байгаа вэ? За тэгээд усан хэмжээний одоо тийм ээ усан хэмж
энэ бохир зайлуулах, хоолойг суйрлуулах энэ акцлууд дээр энэ байгаль цаг авуур, газар зүүн онцлог, за хүмүүсийн бас амьдралын хэв маяг гэд нөлөөлөх олон хүчин зүйлсүүд байгаад байгаа. За тэгэхээр энэ дээр бид нар бас хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл өнөөдөр бол дэлхийд дахинд Улаанбаатар хотын нийт хүн амын бараг 50-60% нь нөхөн журлаа ашиглаж байгаа ийм улс орны нийслэл бас хэд байгаа болоо гэдгийг тийм ээ асуулт өөрөөсөө тавиад үзвэл одоо энэ дээр бид нар яалтчгүй хүний одоо суур хэрэгцээг хангах юм дээр илүү анхаарлаа хандуулах хэрэгтэй болсон байна. Тэгээ мянганы хөгжлийн зорилтоос хамгийн хойш татсан гол үзүүлэлт бол ерөөсөө энэ тухайн үедээ байсан сайжруулсан ариун цэврийн байгууламжаар хангагдсан хүн амын эзлэх хөв ахис дэвшил гараагүй байгаа гэдгийг болгон зөвшөөрөх байх. За дээрэс нь бид нар одоогоор хэрэгжилж байгаа үндэсний ус маань ерөнхийдөө дандаа газрын гүний үндэсний ус хэрэгжилж байгаа. Энэ маань мэдээж нөөц хязгаартай. Тэгэхээр энэ дээр та холбоотойгоор хэдийгээр зарим усууд бас энэ дээр төөрөлддөг. Бид нар одоо гүний ус хэрэгжилж байгаа учраас энэ маань найдвартай, цэвэр. Энэ дээр бас санаа зовх зүйл байхгүй гэж боддог. Гэвтэл энэ маань бас эрсдэлтэй юм олон хүчин зүйлсүүд байгаа гэдгийг тийм ээ одоо энэ чиглэлээр ажилладаг болон ер нь хүмүүс маань энэ төлөв ойлголтоо сайтай байдаг. За тэгэхээр бид энэ дээр ус ариун цэврийн байгууламж 90 он чиглэлээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, нэгдсэн улсны байгууллагын хүүхдийн сангийн энэ Joint Monitoring Program гэж байдаг. Өөрөөр хэлбэл хамтарсан хяналтын хөтөлбөр гэдгээр энэ ус ариун цэврийн байгууламжуудыг тодорхой хэмжээгээр улс орныхон үндсэн мэдээ баримтан дээр суурилж үнэлгээ өгч тооцдог юм аргууд байгаа. За энэ байдлаар аваад үзэх юм бол ерөнхийдөө одоо сайжруулсан үндэсний усаар хангагдсан хүн амын эзлэх хөв 64%-тай, ариун цэврийн байгууламжийн эзлэх хөв 60%-тай гэдээ авсан байгаа. Гэхдээ энэ дээр болох төдийгүй ялгаа ирс байгаа гэдгийг доотлын хоёр үзүүлэлтээр харж болж байна. Жишээлбэл хөдөө орон нутагт энэ маань 59%, хэрэв хотынхтай харьцуулах юм бол маань 90 ялгаатай байгаа. Хотынх бол 80-аас дээш орсон байгаа. За ариун цэврийн байгууламжд 43%-тай байгаа. За тэгэхээр энэ бол 2015 оны мэдээ баримт. За 17 онд гарсан хэвлэл дээр бол одоо доктортой хөгжлийн зорилтын шалгуур үзүүлэлтүүдэд уялдуулаад аюулгүй зохион байгуулагдаж байгаа үндэсний усаар хангагдсан хүн амын хувь, аюулгүй зохион байгуулагдсан ариун цэврийн байгууламжаар хангагдсан хүн амын хувь гэхээр манай Монгол улс дээр мэдээ баримт байхгүй байгаа гэдгээр орцсон байна. Яагаад гэвэл усангийн удирдах газар байд юм уу байгаа боловч энэ нь англи хэл дээр одоо хүртээмжтэй байхгүй байгаа болохоор дэлхийд дахиндаар тэр мэдээллийг ашиглаж одоо тийм ээ төвлөрсөн ус хангамж холбогдсон маань уг нь бол heavily managed гэдэг буюу тэр аюулгүй зохион байгуулагдсан гэдэгт орох ёстой байгаа, болохгүй байгаа. За дээрэс нь дараагийн тэр 3 дахь одоо bullet point-оор үзүүлж байгаа нэг зүйл маань юу байна вэ гэхлээр эрүүл мэндийн байгууллагуудын ус ариун цэврийн байгууламж. Тэгэхээр бид нар эрүүл мэндийн байгууллагыг яагаад онцлоод байна вэ гэвэл эрүүл мэндийн байгууллагт голдуу бид нар одоогийн байдлаар эмнэлэгт бол хүмүүс өвчтөө хүмүүс очиж байгаа. Тэгэхээр халдвар хамгааллын дэглэм урсгал устай байж аж ариун тийм ээ бид нар хяналтаа халдвар хамгааллын хяналтыг тогтоох ёстой. Эмнэлэг өөрөө халдварыг хуурхай байж болохгүй. Тийм учраас энэ тал дээр бид нар яах вэ гэвэл одоо модон жорлонтой гадаа тийм ээ ариун цэврийн байгууламжтай тэгээд урсгал ус авахгүй зөөрийн ус хангамжтай байх юм бол энэ халдвар хамгааллын дэглэмийг сахихад бол нэлээд бэрхшээлүүд гарнаа. Тийм учраас эрүүл мэндийн байгууллага өөрөө бид нар энэ дээр фокус хийж одоо энийг сайжруулах тал дээр одоо яах тийм ээ ямар арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ дээр 2012 онд хамгийн сүүлийн үндэсний хэмжээний эрүүл мэндийн байгууллагын ус ариун цэврийн байгууламжийн үнэлгээ хийгдсэн байдаг. За энэ 2017 онд эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр бас одоо шинжилсэн энэ судалгааг ахиж хийсэн байгаа. Ямар ахиц дэвшилүүд байна уу, ямар өөрчлөлтүүд гарч ийнэ үгээд энэ тайлаа арай одоо эзлэгдэж амжаагүй учраас та бүхэнд үржилсэн дүн танилцуулах боломжгүй 2012 оны нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хийсэн энэ судалгааны үр дүнг танилцуулж байна. Тэгэхээр энэ графикт үзүүлсэн байгаа байдлаар та нар харах юм бол эрүүл мэндийн байгууллагын 75 орчим хувь нь гадаах нөхөн жорлон ашиглаж байна. Гадаах нөхөн жорлон ашиглаж байгаа гэдэг маань онооны мэдлэг төвлөрсөн ус хангамж холбогдоогүй урсгал ус бас хангагдах боломж багтаа байна гэсэн. За зөвхөн 5% нь бол боловсон жорлон гэж нэрлэдэг байгаа бид нарын ийм ариун цэврийн байгууламжтай. За бага усаар зайлуулдаг ариун цэврийн байгууламжтай одоо эрүүл мэндийн байгууллагын 20 орчим хувьтай байна гэсэн үг. За энэ тоон битийг анхаарлаа хандуулаарай. Энэ 1165 гэдэг бол энэ үеийн судалгааныхаа эрүүл мэндийн байгууллагуудын тоогоор ахуулахгүй бол одоо хувийн эмнэлгүүдийг оруулаад ирэхээр энэ тоо маань нэлээд өндөр болсон байгаа. Гол нь энэ дээр юу вэ гэвэл эзлэх хувийг харуулж зорьсон байгаа. Анхны эрүүл мэндийн тусламжийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд буюу сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийг оруулж байгаа. За дараа нь 2 дахь шатлал, 3 дахь шатлал тэгээ хувийн гэдэг эмнэлгүүд явуулахаар дийлэнх хувийн эмнэлгүүд очиж байгаа манайд бол. Ягаад гэвэл өвдөн клиник гэж нэрлэдэг байгаа оргүй эмнэлгүүдэд бид нар нэг эрүүл мэндийн байгууллага гэдэг ингээ орчдөг. Тэгэхээр бидний анхаарал хандуулах гол зүйл маань юу вэ гэдэг юм бол энэ 329 сумын эрүүл мэндийн төв байгаа. Гол одоо тийм ээ ус ариун цэврийн байгууламжийн бүртгэмж багтаа байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар илүү фокуслох хэрэгтэй байна. Тэрнээс биш энэ шатлал бол
байж байна. За хувийн эмнэлгүүд ихэнх нь Улаанбаатар хот болон аймгийн төвүүдэд байж идэг. Тэгэхээр энэ улсууд бол төдөрсөө санамжтай холбогдсон байж идэг. Гэхдээ аймгийн төвийн нэгдсэн эмнэлэг юм уу аймгийн төв дээр байгаа эмнэлгүүд бас асуудалтай. Жишээлбэл Түрк хөрөнд халуун усны одоо тийм ээ холболт байхгүй аймгийн нэгдсэн эмнэлгүүд одоо хүртэл байсан юм. Тэгэхээр энэ маань эргүүлээд юу хийж байна гэдэг тэгэхээр өнөө тийм ээ одоо бид нар тусламж үйлчилгээний чанар бүх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх нийтийг хамруулах гэдэг түүний урт нөхцөл болох хамгийн суур энэ зүйлээр хангаж өгч чадахгүй байна гэсэн үг байна. За хууль эрх зүйн орчин бол бас нэлээд ийм тийм ээ хангалттай байгаа. Та бүхэн мэдж байгаа энэ дээр одоо дурддагдсан байгаа. Хамгийн сүүлд 2016 оны 2 сард эрүүл ухааны тухай хууль гарсан. Эрүүл ухааны тухай хууль дээр ус амин зэргийн байгууламжийг тусгай бүлэг болгоод тэнд оруулсан байгаа. Яаж тийм ээ хуульчилж өгөх үү ямар орчинтой байх уу гэх. За хамгийн сүүлийнх нь болохоор энэ 2016-аас 20 оны юу байгаа засгийн газрын бүрийн хөтөлбөрт орсон орчин эрүүл мэндийн хөтөлбөр гэдэг зүйлийг нэлээд нэгэн хэлбэрээр хийсэн байгаа. За энэ дээр бол ус харин зэргийн байгууламжийг бие даан болгон авч үзсэн. Усны эрүүл мэндийн төлөвлөгөөг яаж цааш нь доктортой байдлыг хангах уу гэдэг нэлээд зүйлүүдийг орж өгсөн байгаа. Тэгэхээр энэ холбоотой бүх энэ хууль эрх зүйн баримтч бол маргааны хэмжээгээр ус харин зэргийн эрүүл ухааны одоо тийм ээ хууль эрх зүйн орчныг боловсрон болгох чиглэл дээр тодорхой зардууд өөр өөр чиглэлээр ороод өгсөн байгаа. За энэ дээр дээрээс нь Монгол улс дээр нэг хэлэх юм бол манай дэлхийн эрүүл мэндийн байгууллагын онцлог баруун бүсээс улс орнуудад үндсэндээ энэ орчны эрүүл мэнд төлөвлөлтөөр ус харин зэргийн эрүүл ухааны асуудлууд бол ерөөсөө олон салбарын хамтын үйл ажиллагааг шаарддаг ийм одоо ажлууд. Тэгэхээр энэ дээр бол яг хөө гэхээр ажлын хэсэг байх хэрэгтэй салбар дундын. За тэгээ энэ бол хоёр яам нийлээд бусад яамнуудыг оролцуулаад холбоотой хүмүүсүүдийг байгуулсан. За энэ дээр ус харин зэргийн байгууламж эрүүл ухааны энэ ажлын хэсэг байгаа. 29 үеийн бүрэлдэхүүнтэй. Энэ бүх 6 бүлэг бол нийтдээ 129 засгийн газрын болон одоо засгийн газрын төрийн болон төрийн бүс байгууллагууд, иргэний нийгэмлэг, хувийн байгууллагууд, олон улсын байгууллагын төлөөлөл болсон юм салбар дундын ажлын хэсэг байгаа. За эндээс хамгийн идэвхтэй ажиллах уг нь бол ус харин зэргийн ухааны ажлын хэсэг байгаа. Жилдээ дор хаяж 2-3 удаа одоо ямар нэгэн байдлаар үйл ажиллагаагаа хэлэлцдэг, санал бодлоо хуваалцдаг, дэлхийн хэмжээний тийм ээ тайлангуудад хамтарч ажиллаж мэдээлэл өгдөг, тийм ээ нэлээд тогтмол үйл ажиллагаатай ийм одоо ажлын хэсэг байгаа. Тэгэхээр энэ ажлын хэсэг маань яагаад ийм идэвхтэй байна вэ гэвэл яг хөө ерөнхийдөө донор байгууллагуудын энэ чиглэлээр тэгэхээр энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа үйл ажиллагаанууд олон байгаа учраас батамжтай унзаад байна. Тэгэхээр үүний доктортой байдлыг хангах чиглэлээр бас анхаарах ёстой маа гэдгийг энд хэлмээр байна. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол үе шаталтайгаар ус харин зэргийн байгууламжийг ялангуяа эрүүл мэндийн байгууллага сайжруулах чиглэлээр ажилласан. Тэгэхээр бид түрүү хэлсэн дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол өөрөө донор байгууллага ш. Техникийн нөхцөл үзүүлдэг юм technical agency. Гэсэн хэдиж бид нэр туршлагынхаа хүрээнд одоо ус тийм ээ бусад донор байгууллагуудад баталгаажуулах, санхүүжил босгохын чиглэлээр бас ажилдаг. Ингээ 2005 оноос эхлүүлээд ерөнхийдөө дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн байгууллага дээр ус харин зэргийн байгууламжийг сайжруулах ийм үйлчлэлтэй төслүүдийг бол хэрэгжүүлж гисэн байгаа. Тэгээд сүүл судалгаанаас эхлүүлээд тодорхой тийм ээ хаслагдсан ийм нутагт байгаа тусмын эрүүл мэндийн төвийн ус харин зэргийн байгууламжийг сайжруулах нэгдсэн улсны байгууллагын Trust Fund гэж байдаг. За энэ Trust Fund-аас санхүүжилт аваад дэлхийн эрүүл мэндийн байгууллагын техникийн төсөлтөөр хэрэгжижсэн. За эндээс би өнөөдөр гол онцлогч байгаа юм бол юу вэ гэх юм бол энэ 2012 оноос 2016 оны хооронд хэрэгжсэн усны аюулгүй байдлын төлөвлөгөө гэсэн санаач байгаа. За энэ маань усны чанарын дүнжлэлийн хүрээнд яг үндсэн санхүүжилтийн хөсөөр Австралийн засгийн газрын тусламжийн хөтөлбөрөөс бол гарсан байгаа. Энэ бол тэгээд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ухаан баруун бүсээс баруун бүсийн 9 улс орн за цаашаа зүүн өмнөд Азийн бас хэдэн улс орнуудыг хамруулад ингээд олон улсын түвшинд хийгдсэн ийм үйл ажиллагаа байгаа. За эндээс та бүхэн харах юм бол Монгол улс бол 2012-оос 16 оных нь сэхэл нэгдэж хэлсэн буюу энэ төслийн үйл ажиллагааны одоо санаачлагын 3 дахь үершил насны эхэлж орсон. Гэхдээ хэдийгээр хожим нэгдэж орсон боловч энд бол бас нэлээд олон ололттой, амжилттай ийм үр дүнгууд төрсэн байна гэдэг байдлаараа олон улсад жишээ татагдж байгаа. За жишээлбэл энэ усны аюулгүй төлөвлөгөө хөтөлбөрийн хүрээнд бол бид нар ерөөсөө маш олон салбарын хамтран оруулсан. Ялангуяа манлайлалтай оролцсон 3 яамыг энд бол маргаан энд бол эрүүл мэндийн яам, барилгын байгуулалт яам, за дээрэс нь байгаль орчны маань яам байгаа. За тэгээд мэргэжлийн халтын ерөнхий газар боловсролын яамс тодорхой хэмжээгээр энд яагаад оролцож гисэн бид нар усны инженерүүд болон усны чанарыг үнэлдэг ийм байгууллагуудын хүмүүсийг бас одоо пресс curriculum гэж өөрөөр бакалаврын сургалтын боловсролт нь хөтөлбөрт эдгээрийг оруулж өгсөн байгаа. За тэгээд энд ялангуяа орон нутгийн сонгогч байгууллагууд бол нэлээд их
орж ирсэн байна. За энэ дээр нэмээд юу хэлэх вэ гэвэл манай олон улсын байгууллагууд энэ тийм донор байгууллагууд бол энэ усны аюулгүйн төлөвлөгөөний үйл ажиллагааг дэмжиж нэлээд эрчимтэй болсон. Жишээлбэл манай Чили элчин сайдын яамнаас бол энд ус сангийн удирдах газартай энэ усны аюулгүйн төлөвлөгөөний хэрэгжилт ус сангийн удирдах газрын усны аюулгүйн хангахын чиглэлээр бол нэлээд том хөрөнгө оруулалт хийж бас хамтран ажиллаж байсан гэдэг нь бас энд дурдж хэлхийг хүсэж байна. За энэ усны аюулгүйн төлөвлөгөөг та бүхэн эндээс харах юм бол анх бол 2012 онд ерөөсөө үндсэндээ 4 аймаг Улаанбаатар хотод. Гэхдээ 4 аймгийн 2 аймаг нь зөвхөн сумуудыг авсан байгаа. Ингээд Дорногов аймаг Улаанбаатар хот хоёрт бол туршилт байдлаар хэрэгжүүлж эхэлсэн. За дараа 2016 он харах юм бол ерөөсөө 21 аймгийн аймгийн төмөдөд энэ Улаанбаатар тэнгиснүүд дэлхийн эрүүл мэндийн байгууллага техникийн төсөлтөд санхүүжилтээр усны аюулгүйн төлөвлөгөө хэрэгжүүлсэн аймагуд байгаа. За энэ хоёр хөхөр тэнгисийн аймаг нь болохоор нэгдсэн улсны байгууллагын хүн амын сангийн санхүүжилтээр усны аюулгүйн төлөвлөгөө хэрэгжүүлсэн аймагуд байгаа. За энд анх ингэж хоёрхан аймгаар тийм ээ бид нар 6 сумаар эдгээр хүн амын амтны усыг сайжруулах гэж хэлж ирсэн бол 4 жилийн дотор бол бид нар 22 хоцорон газар хөдөө орон нутгийн аймгийн төвийг бол хоцорон газар гэж үзэж байгаа. За 23 сум тийм ээ эрүүл мэндийн байгууллагуудад одоо усны аюулгүйн төлөвлөгөөг энэ системд нь суурьшуулж өгөх энэ чиглэлд ажиллаад үүнээс одоо аюулгүй найдвартай амтны усаар хангагдж байгаа хүн амын тоог энэ графикаар харуулсан байна. Тэгэхээр энэ дээр нэг юм бас онцлох хэрэгтэй. Мэдээж бид нар ус хамгаалалт байгууллагуудтай байсан усны чанарын хяналтаар үнэлдэг ийм бас тогтолцоотой байсан. Энэ бол цоо шин брэнд нэвтрүүлж оруулж байгаа юм биш. Гол нь системд нь өдөр тутмынхаа үйл ажиллагаа нь одоо тийм ээ тодорхой зохион байгуулалтаар бүтцтэй ийм одоо тасралтгүй үйл явцыг л энэ ус хамгаалалт байгууллагуудыг бусад салбарын оролцоотойгоор оруулж өгч байгаа. Тэгэхээр одоо шийдвэр хөдөө аймаг дээр бид нар яг ус хамгаалалт байгууллагуудаа гэхэд өөрсдөө усны лаборатори руу газрууд нь 3 сар тутамдаа энэ усны шинраа аймгийн мэргэжлийн хамтын газраараа өнгөрүүлж ирсэн. Тэгвэл энэ 3 сар тутамд чинь дунд нь янз бүрийн эрсдэл тохиолдох боломж юу байна гэдгийг тэр системд нь эрсдлээ үнэлдэг, эрсдлээ бууруулдаг энэ арга хэмжээнүүдийг оруулаад өгөхөөр одоо хүн амаа аюулгүй найдвартай амтны усаар хангах юм болцоо бүрдсэн байна гэсэн үг. Мэдээж энийг хийхэд бид нар эхний ээлжинд энэ чадхыг бүрдүүлэх ажил бол шаардлагатай байсан. Тийм учраас дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоо цуврал хэдэн удаагийн энэ сургалтыг ерөөсөө устай холбоотой ажилтдаг бүх хүмүүсийн зохион байгуулсан байна. Тэгэхээр устай холбоотой ажилтдаг хүмүүс гэдэг маань мэдээж ус хамгаалалт байгууллагын усны инженерүүд маань байгаа. Дээрээс нь энэ дээр юу гэдэг юм бол усны чанарыг үнэлж идэг хяналтын байгууллагын хүмүүс маань байгаа. За дээрээс нь энэ дээр бид нар юу оруулж гисэн бэ гэхээр эрүүл мэндийн салбарын одоо тийм ээ жишээлбэл бид нар ямар нэгэн байдлаар устай холбоотой халдвар төвшин дэвтлэх хамгийн ихний арга хэмжээг авдаг эрүүл мэндийн салбарын ажилчид байгаа. Тэгэхээр эхний энэ 3 одоо гол бүлгийн хүмүүсийг таргет хийгээд тэгээ эндээ яасан бэ гэхээр одоо усыг олборлохоос усыг хэрэглэгч хөнгөх энэ бүх үе шатнд ажилладаг хүмүүс энэ усны аюулгүйн төлөвлөгөөний сургалтуудыг явуулсан байгаа. За тэгээ энэ бол байгууллага суурилсан дээрээс нь юу вэ гэх юм бол тийм системд нь энийг нутагшуулж өгснөөрөө бид анхнаасаа энэ одоо төсөл хөтөлбөр санаачлагын доктортой байдлыг хангах засгийн газрын байгууллагын ownership буюу одоо үнийг нь цаашаа аваад явахын чиглэл дээр анхаарч эхлүүлсэн байгаа. За тэгээ энэ хүрээнд бол маш олон гарын авлага, удирдамж, тийм ээ одоо road map буюу одоо хөтчүүдийн монгол хэл дээр орчуулж олон хүртэл болгосон өөрчлөлт энэ мэргэжлийн байгууллагын бүх хүмүүс эдгээрийг монгол хэл дээр уншиж хэрэгжүүлэх юм боломж өгсөн байгаа. За энэ дээр хамгийн сүүлд нэмэгдээгүй нэг юм маань юу гэвэл safety sanitation plan буюу энэ цэврийн байгууламжийн аюулгүйн төлөвлөгөө гэдэг энэ гарын авлагыг бид нар монгол хэл дээр орчуулаад хэвлэлтэнд оруулаад бэлэн болгосон байгаа. 2018 оны төлөвлөгөөнд бол энэ одоо ялангуяа бохир ус тийм ээ харин цэврийн байгууламжийн аюулгүй байдлын талаас нь анхаарал одоо усны тал дээр энэ маань бас тодорхой хэмжээгээр системдээр суурьсан байгаа учраас энэ дээр оруулж өгөх төлөвлөгөөтэй ус сангийн удирдах газар болон бусад газруудтай хамтарч ажиллагаа төлөвлөсөн байгаа. За энэ дээр нэг зүйлийг бас онцолж хэлмээр байна. Нэгэн тодорхой байгаа улсуудаас сургацсан бол дараа нь энэ салбарт гарч ажиллах гэж байгаа улсууд маань бас энэ чиглэлээр бэлтгэж явах хэрэгтэй. Тийм учраас шинжлэх ухааны технологийн их сургууль энэ одоо усны инженерийн сургууль гэж байдаг. Эдгээр бакалаврын сургалтанд нь за дээрээс нь анхаарал шилхэн усны сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургуулийн одоо усны чанарыг үнэлдэг нийгмийн эрүүл мэндийн мэрэгчлэн усны чиглэлээр ажилладаг хүмүүсийн бэлтгэдэг сургуулийн хөтөлбөрт нь бол усны аюулгүйн төлөвлөгөө, орчны эрүүл мэндийн хичээл болон одоо эдгээр хичээлүүд бие даасан хичээл байдлаар жишээлбэл усны инженеруудын сургалтанд нөгөөх нь бол нэмэлт байдлаар ингэж орж ирсэн байгаа. Энэ маань нөгөөгөө төгсөж гарч байгаа залуу боловсон хүчин маань энэ усны аюулгүйн төлөвлөгөөний талаас тодорхой зэгцтэй ойлголттой болж байгаа гэсэн. За дээрээс нь дандаа face to face сургалтыг хийгээд авах боломж тийм ээ одоо өртөг зардал ихтэй байдаг учраас бид нар энэ интерактив сургалтын материал гэдэг энэ DVD дээр одоо өөрчлөлт усны аюулгүйн төлөвлөгөө боловсруулах
энэ тийм ээ хоцорон газрын төлөвлөгөөг нөгөөх нь усыг биш яаж шинжлэх арга зүйн одоо боловсруулж гэсэн энэ дээр видео хичээлтэй, аудио хичээлтэй, PowerPoint presentation, унших гарын авлагтай хамгийн сүүлд нь Fuse буюу энд асуултанд нь хариулах энэ мэдлэг шалгах асуулттай зөвхөн одоо суралцагч маань өөрөө компьютерт энийг буулгаад өөрийгөө одоо хичнээн чудаа татаж үзэх боломжтой юм интерактив сургалтын материалыг бүгдүүлж гарсан байгаа. Ямар ч байсан энэ бол refresher буюу дахин шинээр болж байгаа ажилчлаа сургах эсвэл одоо ажил дээр ажлын байранд ажиллаж байгаа улсуудыг тодорхой хугацааны давтамжтайгаар энэ тиймээс сургалтуудыг дахин явуулах болцоог бол олгож өгсөн ийм бас нэг шийдэл байсан гэж энэ хэлмээр байна. За дээрэс нь та бүхэн мэдж байгаа тийм ээ одоо сургууль удирдах газар бол Улаанбаатар хотын нийт хуамын 85 орчим хувийг усаар хангадаг бол хөдөө орон нутагт аймгийн төвөг одоо усаар хангадаг орон нутгийн өмчт ус хангагч ганцхан компаниуд байдаг. За тэгэхээр Өмнөговь аймаг дээр бид нар бол яасан бэ гэдэг тэгэхээр та бүхэн зургийн дээр л харж байна. Өмнөговь аймгийн ус хангагч байгууллага бол ийм одоо нэлээд бүдүүн томын усыг холооржуулдаг технологиг ашиглаж байсан. Өөрөөсөө холоорын уусамжийг гараараа найруулаад тэр холоорын уусамжлаасаа тийм ээ гар тунгаа одоо өөрсдийнхөө усан сан руу тодорхой цагийн давтамжтайгаар холоорын уусамжийг хийж өгдөг. Тэгээ унд нь усаа холооржуулдаг юм аргатай байсан. Тэр дэлхийн хэмжээний байгууллагаас яг нэг аймгийг ямар ч байсан тийм ээ мэдээж манад өөр бас бахан уул дорнод гэдэг ийм бас орчин үеийн тургуулах хөгжлөө зөвхөн аймагуд байгаа. Одоо бүсийн горын бүсийн аймагуд дээр бол яасан гэвэл автомат тунлагчтай. За дээрээс нь юу гэвэл энэ маань бас нөхцөл байдал нь их боломжтой болж гисэн. Хоолны давс ус цахилгаан гурав байхад бид нар холоорыг гаргаж авч болдог. Ингээд өдний усыг одоо автомат тунлагчаар холооржуулдаг энэ төхөөрөмжийг бол авч өгч тийм ээ тэглэн суйрлуулаад ажлын байранд сургалтыг хийгээд тэрний гол зардал нь юу вэ гэх юм бол ерөөсөө үйл ажиллагааны зардал багтай нийт авч байгаа усны зарцуулж байгаа хэмжээ сая төгрөг орчим болж байна гэсэн тооцоогоор хараад үзэхлээр тэгэхээр энэ маань өөрөөр сангагч байгууллагуудаа үйл ажиллагааны зардлыг давж үзүүлэхгүй ийм тохиолдолд суйрлуулж өгсөн байгаа. Ингэснээрээ Өмнөговь аймгийн төдөр суурьж байгаа 60 орчим мянган хүн бол аюулгүй өвлнөөс хангах боломжийг хүртсэн гэсэн. За 4-7 хоногт Өмнөговь аймгийн ус хангах байгууллагаас усны шинжилгээний үр дүнуудыг ирүүлсэн байгаа. Энэ дээр өвдөг холоорын хэмжээ тодорхой түвшиндөө өвднөөсний стандартын дагуу урьж байгаа. За тэгээд тодорхой төхөөрөмжөөр сайн ажиллаж байна гэсэн ийм мэдээллүүдийг өгсөн байгаа. Тэгэхээр энийг бол бид нар зөвхөн ингэ суйрлуулаад зогсоогүй Дундговь аймаг, Хинтээ аймаг, Сүхбаатар аймаг, Дорноговь аймгийн орчин тойронд байгаа аймгийн засаг дарга нарыг нь ус хангах байгууллагаас яг энэ ажлын байран дээр авчиж үзүүлээд ийм юмыг чааштай орон нутгийн хөгжлийн сангаасаа одоо бас дэмжих боломж байна уу юу гэдэг хөтлөг хуваалцах юм сургалтыг бас зохион байгуулсан байгаа. За энэ усны хэлбэрийн төлөвлөгөөнөөс одоо бидний гол олсон ололт сургамжууд юу байсан бэ гэхээр энэ дээр ерөнхийдөө анхнаасаа доктортой байдлыг хангах чиглэлээр бол ажилласан. Энэ дээр тийм учраас Улаанбаатар хотын ус сургууль удирдах газар бол усны аюулгүй байдал Улаанбаатар хотын усны аюулгүй байдлын хөтөлбөр гэдэг зүйлийг 3 жилийн төсөвтэйгээр боловсруулаад нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдөрөө батлуулаад одоо тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтын тийм ээ асуудлаа шийдсэн. Одоо хаад 3 дахь жилийнх нь хөтөлбөр боловсруулагдаад он горгуудаа нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдөөр хилцүүлгээр орж байна. За тэгээд түрүүн би хэлсэн ганцхан эрүүл мэндийн байгууллага болон одоо энэ Австралийн санхүүжилт бусад санхүүжилтийг хараагүй өөрсдөө энэ хөтөлбөрөө хөрөнгө оруулалтаагаа боловсруулаад ирэхээр бусад хөрөнгө оруулагчдыг татах болцоо олгосон. За үүний нэг нь чек хийж сайд яамны хөрөнгө оруулалтаа гэдэг түрүүнд болцсон байна. За тэгээд энэ бол бие даасан ийм зүйл байгаагүй маш олон салбарын хамтын үйл ажиллагаа түрүү хэлсэн би одоо яг байгууллагуудыг чагсаах юм бол 30 гаруй байгууллагууд одоо энэ аюулгүй байдлын төлөвлөгөөний хөтөлбөрийн хэрэгжилтэнд оролцсон байгаа. За дээрээс нь бусад одоо хөтөлбөрүүдтэй бас хамтран ажиллахын болцоог эргэлж эвдэртээ нэгтгэсэн ийм зүйл байна. За үүнээс гадна Монгол улс бас нэг агцтай яваа зүйл нь юу гэх юм бол энэ эрүүл мэндийн байгууллагуудад тавигдах орчны эрүүл ахуйн шаардлага гэдэг энэ стандарт 2013 онд баталсан. За 13 онд батлаад энэнийхээ хэрэгжилтийг бол дэлхийн мэндийн байгууллагын туслахаас санхүүжилттэйгээр ийм одоо аюулгүй мэндийн байгууллагуудад үнэлээд байна. Тэгээ энэ дээр үнэлээд ирэхээр энэ дээр усч орж ирж байгаа, арын цэрийн байгууламж орж ирж байгаа. За тэгээд угаалгах тийм ээ хадгалгуудгэл бусад зүйлүүд нь үнэлэгдэж байгаа. Тэгэхээр энэ дээр зөвхөн ерөнхий хараад байхаар нэг хансмаар юм байна. Жишээлбэл эрүүл мэндийн яамны одоо энэ урсгал цэвэрлэгээ, хадгалгуудгэл тийм ээ ялангуяа ус арын цэрийн байгууламжтай холбоотой гарч байгаа зардал нь нэг зардлын 0.3% эзэлж байгаа. 0.3 зүгээр 3 биш тийм ээ. 0.3 биш 0.3. Тэгэхээр ямар хэмжээний одоо санхүүжилт орж ирэх гэдэг нь ойлгомжтой байгаа. Тийм учраас энэ дээр бид нар бас энэ шийдвэр гаргагчдыг, бодлого боловсруулагчдыг, тийм ээ дундчны менежерүүдийг бас сурчлах энэ үйл ажиллагаанд татан оролцох ийм хэрэгцээ байна гэдгийг
энд бас дурдахыг хүсэж байна. За дараагийн нэг эрүүл мэндийн яамтай бид нар бас хамтарч за энэ дээр өөр маш олон байгууллагууд байгаа. Одоо энэ дээр дэлгэрэнтэй хүмүүсүүд хэлэх ба. Энэ нөхөн журган болон угаацны нөхний стандарт гэдэг юм батлуулахад бас техникийн төсөл за одоо хилцүүлэх үйлдэлүүд үүсгэн болох нэлээд орж ирсэн. Тэгээд ийм хэмжээ одоо нойлууд байх ёстой. Ялангуяа гэр хороолоод тийм ээ одоо амьдарч байгаа ийм улсуудын жолоог сайжруулах нөхцөл болцоонууд байна гэдэг ийм чиглэлүүдээр бол хамтарч ирсэн байна. За энэ дээр би бас дандаа одоо ингээд туршлага тэр гадны дамжлагтай санхүүжилтээр ингэж хэлсэн зүйлийг ярмааргүй. Энэ дээр би бас улс орны ялангуяа орон нутгийн юм сайн санаачлалуудыг бас дурдахыг хүсэж байна. Жишээлбэл энэ өмнө Говь аймгийн Сэврээс сүм гэдэг байгаа. Улаанбаатар тус 740 км дааслагдсан. Аймгийн төвөөс 216 км дааслагдсан ийм сүм байгаа. Тэгэхээр энэ сүм маань яасан байггүй үнэхээр одоо тэндээс гарч байгаа усны чанар бол их хатуулагтай, уух боломжгүй ус одоо хүний аймагаас гарч байгаа. Тэгэхээр яах вэ гэхээр эрүүл мэндийнхаа одоо сумын эрүүл мэндийн төв буюу сумын эмнэлгийнхаа ашаа дотор худаг ухаад энэ засаг дарга байна. Өөрөлдөө сумын засаг даргаын одоо төсвийн төсвөөс мөнгө хуваарлаад ямар ч байсан одоо флаш юу боловсон жолонтой тийм ээ рангийн устаа болсон хүмүүс овсонд ордог өрөөдөө болсон ямар ч байсан сайн цэрийн байгууламжаа бол шинэ гарчихсан байгаа өөрсдөө байгуулмаг. Гол нь үндэсний ус нь одоо хүртэл зөөр юм байгаа. Яг тэгвэл үндэсний усны чанарын шаардлага хангалттай байгаа учраас тийм учраас яг бол ерөнхийдөө тийм ээ ус шүүгчийг ашиглаж ийм уух байт юм уу үндэсний усны асуудлуудыг шийдэж байгаа. Тэгээд бид нар хандсан юм бол одоо бид нар үндэсний усаар одоо төлөвлөсөн шууд холбох хэрэгтэй байна. Энэ дээр тэр тохиолдол байгууллагын санхүүжилт байгууллага болж өгвөл бид нар өөрсдийнхөө байгаль гаргаж байгаа хөрөнгөөр нэмээд бас нэг жоохон нэмэлт авчихад л энийг бид зохицуулах боломж байна гэдгийгсэн. Тэгэхээр энэ дээр бас бид нар энэ хөрөнгө санхүү босгох энэ чиглэлээр хамтран ажиллах хүмүүсийг бас хайж байгаа гэдгийг онцломоор байна. За дараа нь Өмнө Говь аймгийн Булган сум байна. Энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилттэйгээр үндэсний их усны үүсвэр нь бол булгын ус байгаа. Ерөөсөө ингээд булгын ус нь бол ил тэ гадар дээр одоо хайж тэ гарч ирж идэг. Тэгээ энд бол яг уу гэхээр ингээд ус тогтоод байдаг учраас энийг нь усан одоо усны шумын холбогдуудыг хийгээд тэгээд зөвхөн эрүүл мэндийн байгууллага биш засаг дарганы тамирын газар цэцэрлэг сургууль тэнд байгаа олон нийтийн байгууллагуудтай холбогдсон байгаа. Одоо тэгээ яг уу ямар байсан тэр булгын уснасаа унах сайтай болох байгаа. Уснасаа ингээд болгосон жолоо шүршүүр тийм ээ одоо бүх эрүүл мэндийн байгууллагын өрөөнүүдтэй ийм урсгал тустай болсон ийм туршлагууд байгаа юм. За тэгэхээр цаашдаа бид нар юундаар хамтарч ажиллах хэрэгтэй байна вэ гэхээр эрүүл мэндийн байгууллага болгож байгаа юм. За манайд бол хамтлагийн тогтолцоо юм байна. Сарын цэргийн байгууллагын зөвлөлтөй холбоотой хаана ямар зүйлүүд байна уу? Энэ дээр ямар эрсдлүүд байна уу? Ямар аюулууд байна уу? Энийг бид нар одоо цаашдаа ирж байгаа энэ жилүүдэд ямар байдлаар сайжруулах анхаарах боломж байна уу гэдэг хамтлагийн тогтолцоогоос байгаа. Тэгэхээр энийг бид нар сайжруулах хэрэгтэй. Энэ хамтлагийн тогтолцоон дээр суулгаад эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээнүүдийг хийж явах хэрэгтэй байна. За дараа нь бол нэг бид нар ихлүүлсэн байгаа энэ үндэсний усны аюул байдлын төлөвлөгөө тийм ээ хоцорон газар гэхгүй бид нар одоо малчны отгонд ялангуяа гар бүтнээс усууж байгаа хөдөө орнотын иргэдүүдийн энийг бид нар жижиг сургууль газар гэж нэрлэдэг байгаа. Энэ жижиг сургууль газруудад усны аюул байдлын төлөвлөгөөс нэвтрүүлж хэлэх хэрэгтэй байна. За энэ бол хоцорон газрын бол 5 хүн ялах маань гэдэг харьцангуй бас тийм ээ процедур нь багтаа ийм төлөвлөгөө байгаа. За дараагийн нэг зүйл нь юу вэ гэх юм бол эрүүл мэндийн байгууллагуудын бас харин зэрэг байгууламжийг сайжруулах үүнийг илүү болгосноо болох одоо нөхөн жолоогоосоо үнэхээр салах юм хэрэгцээ нэгтгэхийн тулд бид нарт бас ажиллах нэлээд зүйлүүд байна. За энэ дээр бид нар нэг зүйлийг нэмж оруулж өгч байгаа нь юу вэ? Харин зэрэг байгууламжийн аюул байдлын төлөвлөгөө санаачлагыг нэвтрүүлж эхэлье. Энийг одоо бүгдээрээ хамтдаа шийдэж эхлэе. За энэ дээр бол бас сайн жишээнүүд байгаа. Жишээлбэл сэтгцийн эрүүл мэндийн төв та бүхэн мэдж байгаа шаардлагын эмнэлэг гэж нэрлэдэг. Тэнд бол жижиг оврын цэвэрлэх байгууламжийг бол яг эмнэлгийнхаа байгууллагад өгсөн байна. Энэ төсвөөс одоо гарсан төсвөөс мөнгө гаргаж хийсэн байгаа. За энэ бол үнэхээр усан яг одоо цэвэрлсэн байгаа усаа нэг судлалын шийдвэрийн тохиолдолд 96% орчим хувийн цэвэршилт гарсан байна. Энэ сайн цэвэрлж байгаа гэсэн үг. Тэгэхээр ийм заавал төвлөрсөн гэхгүйгээр жижиг ийм санаачлагуудыг дэмжиж бид нар энэ харин зэргийн байгууламжийн аюул байдлын төлөвлөгөөг бас нэвтрүүлэх боломж байгаа. Энэ дээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагын танхимын төсөлтэй үзүүлэн хамтран ажиллах одоо бэлэн байгаа гэдгийг энэ дээр хэлмээр байна. За дээрэс нь юу вэ гэвэл бид нар одоо талтай аюул их олон ажлуудыг хийж байгаа. Энийг бол нэгтгэмээр байгаа. За энэ юу вэ гэвэл засгийн газрын байгууллагууд, төрийн болон төрийн бас байгууллагууд, олон улсын байгууллагууд бүх төлөвлөлт бол хийж байгаа юмудаа одоо ил тод мэдээлэлтэй байж байгаа. Хаанаас нь юу хийх үү, юу тох уу, хүрч байгаа үр дүн маань юу байх уу гэдэг энэ нэгтгэл байдлыг одоо сайжруулах гэдэг нь үнэхээр анхаарах болов талт юм нэгээд байдаг нэгдсэн үр дүн маань яг яг бодит байдлаар харахад бас өчиг төлөвлөлт гарч ирж байна гэж үзэж байгаа.
Тэгээ ийм мэдээллийг би өгөх та бүхэнтэй хуваалцсан. Тэгээд хэрэг мэндийн байгууллагын зүгээс өгүүлж хамтран ажиллаж байгаа төрийн байгууллагууд болон олон улсын байгууллагууд, за төрийн бас байгууллагууд, эрийн нийгмийн байгууллагууд яг байлаа. Тэгэхээр ер нь бол хүний үндсэн хэрэгцээ хангана гэдэг бол хамгийн одоо тэмээ шийдэл гарч хөгжлийн шийдэл гарч байгаа хэвээр. Тэгэхээр бид нар одоо Улаанбаатарын хүн ам, за тэгээ эрийн мэндийн байгууллагууд, хүүхэд сургууль цэцэрлэг бүх одоо энэ ядаж тийм ээ сарын зүрийн байгууламжийг хүний суурь хэрэгцээг хангах энэ чиглэл рүү хамгийн түрүүнд анхаарал хандуулах хэрэгтэй байна. Тэрнээс биш бидний одоо тансаг хэрэглээ бол нэг чухал шаардлагатай зүйл бол бас биш юм аа гэдгийг энэ дээр хүн мэдж байгаа учраас энийг хэлүүлж байгаа. Ингээд холбоотой асуултын бол хариулах бэлэн байгаа анхаарлаа сонсон та бүхэнд баярлалаа.